бэлтэй хийх тухай болно. Одоо гадаа карантинлэгдсэн нийт юм хаагдсан жирээсээ гадуулж байгаа болохоор гэртээ бабалтайгаа хийгээд дуучих. Бэргээс садатлаа. Тэгээд одоо ер нь хэрхэн яаж хийх вэ? Let's get started. Bonafide stallion. Ain't no stable, no you stay on the run. Ain't on the side, you're number one. Тагстролн жоох ус хийгээд усаа буцалганаа. Тэр орноо бобоогоо задлаад буцалсан ус руу хийн. Хэрэг хийх та нарын хэрэг хэрэглэхээр чинь шалтгаална. Тэгээ бобоо хийснийхаа дараа сайн гутгаад ерөөсөө хутгаа бил болохгүй тэгвэл наалдаад айгүй муухай болт юм лээ. Тэгээд ойролцоогоор 30 минут гарan буцалгана. Хөөсөн болохгүй. Тэгээд бобоогоо болсныхаа дараа шүүж аваад хүүтөөсөн цахаага тэгээд дараагийнх нь болохоор соусаа бэлдэн. Соусаа бэлтгэхийн тулд соусны хэмжээний жоохон ус хийгээд тэгээд дотор нь бор сахараа хийгээд бор сахараа наалдуулахын тулд сайн гутгаад тэгээд бор сахараа сайхан уустлан тадаг хэрэгтэй. Бор сахараа ууссны дараа жоохон зөгийн балгийг бол гоё амттай болно. Бас дээрээс нь соус минь өтгөрж өгөх байгаа. Тэгээ сайн гутгаад юм яг өтгөрөөд болсон байна гэсэн гэж үтсэн тохиолдолтой гаргаарай. Тэгээд соус нь болсны дараа бобон дээрээ хийгээд гутгаад хөрөгчөн дотор хөргөөгөө тавина. Дараагийнх нь болохоор цайгаа бэлдэн. Буцал суусан дотор цайгаа зүгээр мэнгийн идээ хийгээд идээшснийхэн дараа сүгээ хийн. Сүүн болохоор цайнаасаа ер нь их байх ёстой. Тэгээд хүртэл нь хүлээнэ. Хангалттай хүрснийхэн дараа аягалж болно. Тэгээд яг хэр их хүүдэн байх нь танд өөртөө чинь зэрэг аним хүмүүс мөс хийж уудаг, зарим хүмүүс халуун наран уудаг гэх юм бол сайн өөртөөхөн доор тэгээд аяглаад. Yeah, you got that yummy